Макс Группийн дэргэд 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр талбайн теннисний өсвөрийн шигшээ баг байгуулагдсан. Үүнээс хойш дасгалжуулагч Дүүрэн Баярын удирдлагад ор өсвөрийн тамирчид бэлтгэл сургуулалтаа хангаж, хилийн чандад болж байгаа тэмцээн оролтоонд тогтмол оролцож, ур чадвараа ахиулсаар ирсэн. Карлос Родригес тэргүүтээ Поттерсвилл талбайн теннисний олон улсын академийн нэрэмжит тэмцээнд Макс Группийн дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцоод ирлээ. Энэ тэмцээнд бүгд найрамдах Хятад ард улс, Монгол, Хонконг гэсэн орны 180 гаруй тамирчид хурд хүрч ахвал цамбаага сорьсон байна. Тэмцээний 8 наснд Макс Группийн дэргэдэг талбайн теннисний өсвөрийн шигшээ багийн тамирчин Чогсом Жовын Март, 10 наснд Чогсом Жовын Марлгоо, 12 наснд Ганбаатарын 9 нар өрсөлдснөөс Марлгоо хүрэл медалаар ингрэм болоо. 3.1 180 тамирчин орсон. Хамгийн хэцүү өрсөлдөгч ямар орны тамирчин байв? Ямар хин гэдэг тамирчин байв? Хятадын тамирчин би нэрээсээ мэдэхгүй. Макс Молын ивент төсөн бүх хүмүүстээ баярлалаа. Олон улсын теннисний академийн нэрэмжит Хятадын бүх мужи 2-3 гадаад улсаас оролцсон тэмцээд манай хүүхдүүдийн хувьд Макс Группийн ивэлэр 3 хүүхэд, дархнаас 7 хүүхэд, дархнаас 5 хүүхэд, 107 дугаар сургуулийн 2 хүүхэд нийтдээ сайн амжилттай яваад ирлээ. Энэ тэмцээнд Дархавал аймгийн 107 дугаар дунд сургуулийн 7 тамирчин өрсөлдөж 16 үлдэнд цааш шалгарах боломжгүй болсон учраас тэмцээнээ дуусгасан байна. Макс Группийн дэргэдэх талбайн теннисний өсвөрийн багийн тамирчид энэ оны 7 дугаар сард Оросын холбооны улсын талбайн теннисний нэрэмжит олон улсын нээлттэй тэмцээн, мөн 10 дугаар сард Туркийн Анатолия хотод болох 10 хүртэлх насны өсвөрийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус өрсөлдөхөөр бэлтгэж байгаа юм байна. Энэ шигшээ багт 60 гаруй тамирчин талбайн теннисний спортоор хичээлдэг. Спортыг дэмжигч тэр дундаа талбайн теннисний спортыг дэмждэг Макс Групп нь тамирчдад үргэлж тусалсаар ирсэн. Ингэснээр ч талбайн теннисний спорт өсвөр үеийн дунд ахицтай хөгжиж, Макс Группийн дэмжсэн тамирчид спортын талбартаа амжилт гаргасаар байна.